Сайн мэцхан үзэгчтэй та бүхэндээ сайхан орой мэндийг хүргэе. Өнөөдөр бол цааш шинэхэн 7 хоног эхэлсэн даваа гарагийн 17 цаг 30 минут айлчлан ирсэн байгаа лээ. Мэдээж үзэгч та бүхэндээ бид үндэсний лотерейгийнхаа 4D 6D 642 гэсэн тохирлуудын ганцнуудыг яг энэ цаг мөчид тодруулахад бэлэн болсон байгаа. Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний лотерейгийн ээлжид тохирол мэдээж үзэгч та бүхэндээ даваа хавг баасан гаргуудын 17 цаг 30 минутаар үндэсний лотерейгийн албан ёсны байран дээрээс бол та бүхэндээ шууд хүрдэг билээ. За ингээд олон зүйл ярилцлагагаар дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоос үзэгчдийнхээ өнөөдрийн тохирлыг явуулах болно. Тэгэхээр дөрүүдийн маань хувьд олоод дотроо 3 төрлөлийг үзэгчд маань сайн мэдэх байх. Та хамгийн багадаа 500 төгрөгийн базаа тавьж тоглох боломжтой байдаг. За дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлын дүрмийг одоо тайлбарлая. Тэгэхээр шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой бөмбөлгнүүд 4 удаа давхцсан гэж үзэгч та ойлгож болох юм. За эндээс болоод санамсаргүйгээр 4 ширхэг бөмбөлөг гарч ирэх ёстой юм. 4 ширхэг бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан базаагаа 500 дахь өсгөж авах боломжтой байдаг юм шүү. За ингээд өнөөдрийн хамгийн ихний тохирол буюу дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоо явуулъя. Үзэгч та бүхэндээ амжилт хүсье. За шилэн хоргон маань яг одоо 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. 40 ширхэг бөмбөлнөөс 4 ширхэг бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар аздан болох боломжтой байдаг. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ихний бөмбөлөгийн дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За хоёр дахь бөмбөлөгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна шүү үзэгчтэй. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 5. За ингэснээр 1-5 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. Одоо хоёр бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. За дараагийн бөмбөлөгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дараагийн бөмбөлөгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За ингэснээр 1-5-8 гэсэн 3 бөмбөлөг одоогоор шилэн хоргоноос маань санамсаргүй гарч ирсэн байгаа. За ингээд сүүлийн бөмбөлгийг харцгаая. 4 дахь бөмбөлөгийн дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгийн дугаар тэг. За ингэснээр дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр 1 5 8 тэг 1 5 8 тэг гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та энэхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар өөрийн тавьсан базаагаа 500 дахь өсгөж авах боломжтой байсан юм. За ингээд өргөжлүүлэн дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлыг явуулах олон. За дөрмийн хувьд яг адилхан боловч үзэгч та бүхэнд дахин давтан тайлбарлах нь зүйтэй болоо гэж бодож байна. За шилэн хоргонд маань мөн тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол 1 2 3 4 5 6 7 8 9 гэсэн эдгээр бөмбөлгнүүд маань 4 удаа давхснаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлийг бий болгосон байгаа. За эндээс мөн яг санамсаргүйгээр 4 ширхэг бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу мөн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан базаагаа 1000 дахин өсгөж авах боломжийг дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол маань та бүхэндээ олгодог юм. За ингээд бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 2 дахь боломж 2 дугаар зэргийн тохирлыг явуулцгаая. Та бүхэндээ дахин амжилт хүсье. Шилэн хоргонд маань мөн яг адилхан 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эндээс үзэгч та 4 бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадах хэрэгтэй юм шүү. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. Ихний бөмбөлөгийн дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За хоёр дахь бөмбөлөгийг хамтдаа харцгаая. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 2. За одоогоор шилэн хоргоноос 8-2 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлөгийн дугаар 7. 3 дахь бөмбөлөгийн дугаар 7. 8-2-7 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байгаа. За 4 дахь бөмбөлөгийн дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. Дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын маань 4 дахь бөмбөлөгийн дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос 8 2 7 4 8 2 7 4 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та энэхүү 4 бөмбөлийг мөн яг энэ дарааллын дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан базаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За үзэгчдээ баяр хүргэе. Өргөжлүүлэн дөрүүдийн хамгийн сүүлчийн боломж буюу дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах гэж байна. За дөрмийн хувьд мөн адилхан шилэн хоргон тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За эдгээр бөмбөлөг бол нэг бөмбөлөг маань 4 удаа давхцсан учраас нэг бөмбөлөг 4 удаа гарч ирэх боломжтой гэсэн үг юм.
үгийн үзэгч та яг энэ тохиолдолд бол өөрийн төрсэн өдөр машины дугаар за дуртай аз авчирдаг тоонуудаа бол бүглэх боломжтой гэсэн үг юм. За ингээд эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар үзэгч та өөрийн тавьсан бооцоо 2000 дахин өсгөж авах боломжтой байдаг юм шүү. Энэ бол дөрүүдийг 1-р зэргийн тохирол байгаа. За ингээд үзэгчдтэй амжилт хүсье. Шилэн гарган маань яг одоо 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та дөрвийг нь яг дарааллын дагуу зөв тааж чадсанаар аздан болох боломжтой. Өөрөөр хэлэх юм бол өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжтой байдаг. Ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 7. За үзэгчдэд илүү тод харуулгаханд бөмбөлгнүүдийг засаад байгаа. За 2 дахь бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 2 дахь бөмбөлгний дугаар 5. За бөмбөлийг зөв харуулаад 7-5 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа шүү. За дараагийн бөмбөлгний дугаар 9, 3 дахь бөмбөлгний дугаар 9. За үзэгч маань хараараа 9 гэсэн бөмбөлгний дураастай байгаа. 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд сүүлийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлгний дугаар 2. 4 дахь бөмбөлгний дугаар 2 гэж гарч ирснээр дөрүүдийг 1-р зэргийн тохирол дээр 7, 5, 9, 2. 7, 5, 9, 2 гэсэн 4 бөмбөлөг яг энэ дараалалаар гарч ирсэн байна. Мөн үзэгч та яг энэ дараалалаар нь 4 бөмбөлгөө зөв чадсан бол дөрүүдийнхаа 1-р зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Өнөөдөр мэдээж маш олон аздан төрсөн болов гэдэгт итгэлтэй байна. За дөрүүдийг 1, 2, 3 дахь зэргийн тохирол үзэгч та бүхэндээ шууд тун амжилттайгаар хүрсэн бол үргэлжлүүлэн 6-ийн тохирлыг одоо явуулах болно. За 6-ийн маань хувьд бол тэгээс 9 хүрлэх цифр бүхий 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг оронтой цифрүүд маань мөн 6 удаа давхцнаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлийг бий болгосон байгаа гэсэн үг юм. За эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлийг үзэгч та дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсан тохиолдолд бол 50 сая төгрөгийг хожих боломжтой байдаг. За харин дарааллын хувьд бол эхний 2 дараагийн урдаас 2 бөмбөлийг хойноос 2 бөмбөлийг 2, 3, 4, 5 бөмбөлүүд тааж чадсанаар урмын хонжир 1500 төгрөгнөөс эхлээд 15000 төгрөгийг 150,000 төгрөгийг сая 500,000 төгрөгүүдийг мөн тус хожих боломжтой байдгаараа 6-ийн маань л онцлогтой байгаа юм а. За ингээд 6-ийг тоглож байгаа үзэгчдэд маш том амжилтыг хүсье. Энд бол 60 ширхэг бөмбөлөг байгааг үзэгчдэд дахин нэгтлээрэй. Ингээд 6-ийг явуулцгаая. За одоо бол шилэн хоргонд маань 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. 60 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй 6 бөмбөлгийг дарааллынхын хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар аздан болох боломжтой байдаг юм шүү. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 5. Эхний бөмбөлгний дугаар 5. За 2 дахь бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа шүү байна. За тийм байна. Сүүлийн 2 дахь бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 5, 9 гэсэн 2 бөмбөлийг үзэгч та урдаас нь дараалал нь тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн урмын хонжирыг хожиж байгаа. За 3 дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 1. 5, 9, 1 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За энэ 3 бөмбөлийг зөв тааж чадсанаар 15,000 төгрөгийг хожих боломжтой байдаг. За дараагийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлгний дугаар 4. 4 дахь бөмбөлгний дугаар 4. 5, 9, 1, 4 гэсэн 4 бөмбөлийг урдаас нь зөв дараалалаар нь тааж чадсан бол 150,000 төгрөг хожих боломжийн эзэн болж байгаа. За 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлгний дугаар 5. За энэ 5 бөмбөлийг урдаас нь зөв тааж чадсан тохиолдолд үзэгч та сая 500,000 төгрөгийн аздан болж байгаа юм шүү. За ингээд 50 сая төгрөгийн аздыг тодруулж байгаа 8 дахь бөмбөлгний 6 дахь бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За 50 сая төгрөгийн аздыг тодруулсан сүүлчийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлгний дугаар 8 гэж гарч ирснээр шилэн хоргоноос 5, 9, тэг 4, 5, 8. 5, 9, тэг 4, 5, 8 гэсэн 6 бөмбөлөг тун амжилттайгаар гарч ирсэн. Тэр үзэгч та энэ хүү 6 бөмбөлгийг дарааллынхаа хувьд урдаас нь болон хойноос нь зөв тааж чадсанаар аздан болох боломжтойсэн. Та хамгийн багадаа урмын хонжир 1500 төгрөг, хамгийн ихтэй 50 сая төгрөгийг энэ хүү 6-ийн тохиолдлоос маань хожих боломжтой байсан юм шүү. За ингээд мэдээж хоцсон үзэгчд
байгаа. Ягаад гэвэл бас мөнгө хожих бол шатлал маань бол 2 бөмбөлөг, 3 бөмбөлөг, 4 бөмбөлөг гэж дахиад явж байгаа учраас эндээс бол азтан ер нь бол банк төрж байдаг юм. За 6-д тоглосон үзэгчдэд баярлалаа. Өргөжлүүлэн Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерегийн хамгийн өндөр хонжиртай тохирлыг одоо явуулах гэж байна. Энэ бол мэдээж 6.42. За 6.42 тохирлын дөрмийг одоо тайлбарлая. 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол өмнөх тоглолтуудаас өөр нь юу вэ гэхээр нэг бөмбөлөг ердөө нэг л байгааг үзэгчдээс санах хэрэгтэй. Эдгээр 42 ширхэг бөмбөлөгнөөс 6 бөмбөлийг үзэгчдээ дарааллынх нь хувьд дараалал огт харгалзахгүйгээр таарч чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой байдаг юм шүү. За харин 6.42 тохирлын маань бас нэгэн давуу тал юу вэ гэхээр 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гэж гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчдээ 3, 4, 5 бөмбөлүүдийг тус тус тааж чадсанаар урмын хонжир буюу 10,000 төгрөг, за 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус тус 6.42 тохирлоос хожих боломжтой байдаг юм. За ингээд 6.42 тохирол дээр анхаарлаа төвлөрүүлээд яг одоо бас азтан болох үгүйгээ бодоод залбирч байгаа үзэгчдийн хүлээлтийг эцэс олгоод одоо тохирлын авилын үзэгч та бүхэндээ амжилт хүсье. Шилэн харганд маань одоо 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. 42 ширхэг бөмбөлөг маань нэг цифр рүү ердөө нэг л удаа давтсан гэдэг үзэгчтэй ойлгох хэрэгтэй. За эндээс бол 6 ширхэг бөмбөлийг үзэгчтэй дараалал харгалзахгүйгээр таах хэрэгтэй байгаа юм шүү. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлөгний дугаар 33 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ихний бөмбөлөгний дугаар 33. За хоёр дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 9. 33 9 гэсэн хоёр бөмбөлөг Шилэн харгнаас гарч ирсэн байгаа. Тэгэхээр 6.42 тоглолтын маань хувьд бол дараалал огт харгалзахгүйгээр таадаг гэдгээр даваа талтай юм. За 3 дахь бөмбөлөгний дугаар 24. 3 дахь бөмбөлөгний дугаар 24 гэсэн бөмбөлөг гарсан байна. 33 9 24 гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирсэн. За дараагийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 12 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Дараагийн бөмбөлөгний дугаар 12. Таны тоглох хуудсан дээр энэхүү 4 бөмбөлөг хаана ч байрлсан байх боломжтой. Учир нь 6.42 тохирол дээр дараалал огт харгалзахгүй байна гэдэг бас мөн давуу тал болдог юм шүү. За дараагийн бөмбөлөг буюу 5 дахь бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. За 6 дахь бөмбөлөгний дугаар 25 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 6 дахь бөмбөлөгний дугаар 25 гэж гарч ирснээр за үндсэн 6 бөмбөлөг маань гарч ирсэн. 6.42 тохирлын маань 120 сая төгрөгийн азсныг тодруулсан 6 бөмбөлөг бол гарч ирсэн. Одоо харин бонус бөмбөлөг маань гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар 29. Өнөөдрийн тоглолтын 6.42 тохирлын маань бонус бөмбөлөгний дугаар 29 гэж гарч ирсэн. Тэнгүүд үзэгчдэд эхлээд 6.42 тохирлын үндсэн 6 бөмбөлгийг танилцуулъя. 33 9 24 12 3 25 33 9 24 12 3 25 гэсэн үндсэн 6 бөмбөлгийг үзэгчдээ дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болсон юм шүү. За харин хамгийн сүүлчийн бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний маань дугаар 29. Бонус бөмбөлөгний тусламжтайгаар үзэгчдээ урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгүүдийг тус тус хожих боломжтой байдаг юм. За ингээд өнөөдрийнхээ лотерейтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Мэдээж өнөөдрийн 5 тоглолтын дундаас азтан төрсөн гэдэг итгэлтэй байна. Харин азтан болсон бол танд баяр хүргэе. Та харин азсныхаа шагналыг ер нь хэрхэн хаанаас яаж авах вэ гэж мэдэхгүй байгаа л одоо та бүхэндээ танилцуулъя. Тэгэхээр та 1500 төгрөгийн урмын хонжирыг хоцсон болол тасалбар борлуулж байгаа манай бүхэл зэгүүдээс очиод авах боломжтой. За харин түүнээс хонжируудыг та туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерейн төв байран дээрээс хүрэлцэн ирээд авах боломжтой. Та бол тохирлоо 1 сарын дотор авах ёстой бөгөөд таны одоо яг тохирлыг бол 1 сарын хугацаанд хадгална гэсэн үг юм шүү. За ингээд өнөөдрийнхээ тохирлын хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний шинэ 7 хоногийн ажил дэс мэдээж өөдрөг бүтэмжтэй эхэлсэн гэдэг итгэлтэй байна. Дараагийн тохирлыг үзэгчдээ лавг баасан гаргуудын 17 цаг 30 минутаар Icon CGM болон үндэсний лотерейн албан ёсны фэйсбүүкээр хүлээн авч үзэх боломжтой юм шиг. Ингээд дараагийн тохирлоор уулзлаа. Түр баяртай.